Асуулт хариулт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаарыг бид бүхэн National Life даатгалын компаниэс та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань National Life даатгалын компани даатгалын газрын захирал Альмаа оролцож байна. Танд үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бас манай телевизийн хамт олонны зүгээс бусад даатгалын компаниудыг бас нэлээд судалсан л да тий. Тэгэд нэлээд онцлогтой юм болов уу гэж бодоод танай даатгалын компанийг бас сонгон өнөдөр хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө National Life даатгалын компани талаар та манай үзэгчдэд товчхон мэдээлэл хүргэх үү? За юуны өмнө үзэгчтэй бас энэ компанийн талаар амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулж байгаад нас баяртай байна. Тэгээ манай компанийн хувьд бол 2007 онд байгуулагдсан. Монголын анхны бөгөөд анхны амьдралын даатгалын компани. Энэ утгаараа даатгалын үйлчлэгээ маань бол бусад даатгалын компаниудаас их онцлогтой л доо. Тэгээд бид нар 2007 онд энэ амьдралын даатгалын үйл ажиллагаа эхлэхэд бол тухайн үед бол манай Монголын даатгалын зах зээл дээр бол амьдралын даатгалын үйлчлэгээ гэдэг зүйл маань огт байхгүй байсан. Тэр цагийг үеэс бол энэ даатгал дээр маань амьдралын даатгал гэдэг шинэ нэр томьёо бий болсон байгаа. Үүнээс хойш бол одоолох жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бол бид нар бол амьдралын даатгалын нэлээд олон бүтээгдэхүүн үйлчлэгийг бол иргэдэд хүрээд даатгуулагчдын тоо нэмэгдээ даатгуулагчд маань өөр ашиг хүртээд явж байна. Тэгээд мэдээж иргэд маань бас яг амьдралын даатгал гэдэг яг юу гэсэн үг юм, ямар даатгал байдгийг, ямар ач холбогдолтой байдгийг гэдэг нэлээдгүй сонирхож байгаа. Тэгэхээр би түрүү хэлсэн бусад даатгалын төрлүүдээс нэлээд онцлогтой гэж дурдсан байгаа. Энэ нь юу гэж нэхээр яг энэ амьдралын даатгал гэдэг бол зөвхөн хүний аймнаас эрүүл мэндийг даатгадаг. Мөн түнчлэн одоо хүний аймнаас эрүүл мэндийн даатгахыг зэрэгцээгээр хүний амьдрал амжиргаан шаардлагатай хуримтлалын даатгалуудыг бас давхар хийдгээр илүү ялгаатай байгаа. Тэгэхээр бас миний хувьд их сонин сонсогдож байна л да хуримтлалын даатгал гэх тийм. Ер нь хуримтлал гэхээр л хүн болгон банкнд одоо хуримтлуулах хадгаламжийн төрлийг л ер нь ойлгоод идэг тийм. Тэгэхээр танай байгууллагын хувьд хуримтлалыг ер нь хэрхэн яаж үүсгэж чинь энэ талаараа бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж. За яг хуримтлалын даатгалаа илүүтэй ярихаас илүүтэй би бас нэг энэ бусад даатгалуудаас ялгаатай шин чанаруудыг бас товчхон дэлгэрүүлж ярмаар байна л да. Өөрөөр хэлбэл яг одоогор бол Монголын даатгалын зах зээл дээр 17 даатгалын компаниуд ажиллагаа явуулж байна. Энэний бол 16 нь бол ердийн даатгалын компани. Өөрөөр хэлбэл богино хугацаанд даатгалуудыг хийдэг гэсэн үг. Нэг нь бол амьдралын даатгалын компани. Энэ нь нэгээс дээш жил буюу одоо урт хугацаанд даатгалуудыг хийдэг гэсэн үг. Тэгээ яг даатгалын маань үйлчлэгээ маань бол хоёр эрс ялгаатай. Энэ нөгөө 16 ердийн даатгалын компаниуд бол ихэвчлэн эд хөрөнгийн даатгал хийдэг. Та бидний сайн мэдэх хариуцлагын даатгал, автомашины даатгал, жолоочийн хариуцлагын даатгалаар бол төлхөө үйл ажиллагаа явуулдаг бол амьдралын даатгал дээр бол эдгээр даатгалуудыг хийдэггүй. Бид нар зөвхөн тухайн одоо иргэдийнхэн амь насны даатгал, эрүүл мэндийн даатгал, тухайн хүн маань бүртэж гэмтвэл яах вэ тэр санхүүгийн өндөрлөг шийдвэрлсэн даатгалууд, за саний өөрийн ч хийсэн хуримтлалын даатгалуудыг бол хийдэг. Энэ хуримтлалын даатгалууд дундаа бол одоо хүүхдийн боловсрол зориулсан даатгал байна. Орон сууц худалдан авахад зориулсан, иргэдэд зориулсан орон сууцны хуримтлалын даатгал, за мөн дээрээс нь одоо тэтгэврийн хуримтлалын даатгал байх жишээний яг бидний амьдралд одоо урт хугацаанд одоо үүсч байгаа асуудлуудыг шийдвэрлсэн ийм даатгалын төрлүүд бий. За тэгэхээр энэ даатгалуудын маань онцлог юу вэ гэхээр бүгдөө урт хугацаанд хийгддэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүн одоо би тэтгэврт гараад нийгмийн даатгалаас авч байгаа тэтгэвэр дээр нэмээд нэмэлт тэтгэвэр авъя гэх юм бол өнөөдөр манай нэмэлт тэтгэврийн даатгалыг сонгоод даатгуулснаар бол тэр хүн маань 20 настай хүн даатгууллаа гэхэд 60 нас хүртлээр өөрөөр хэлбэл 40 жилийн хугацаатай энэ даатгалд хамрагдаж байна гэсэн. Тэр энэ хуримтлалын даатгалууд бол маш урт хугацаанд хийгддэг. Тухайн урт хугацаанд тэр хүний ирээдүйд зориулагдах тэр хуримтлалыг маш бага зардлаар бий болгох зорилготой байдаг. Тэгэхээр өнөөдөр яг манай компани дээр энэ хуримтлалын даатгалуудыг яг ямар хэлбэрээр хийгээд байна? Тэр нь ямар чиглэлээр хийгдэж байна гэдэг дээр нь илүү төлхөө ярих гэж бодож байна. За бид нар өнөөдрийн байдлаар хуримтлалын шин чанартай 3-4 даатгалын үйлчлэгээнүүд байна. Энэ дундаас дуртах юм бол хүн болгон өөр хүүхдээ сайн сайхан явуулахад бид нар чанартай боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй тий. Энд нь зориулсан одоо бага насны хүүхдэд зориулсан боловсролын хуримтлалын даатгал гэж байна. Энэ маань бас одоо тухайн хүүхдийг 18 нас хүртэл нь хийгддэг. Өөрөөр хэлбэл ихтэй сургуульд зарцуулагдах хуримтлалыг бий болгодог. Энэ утгаараа ч гэсэн энэ даатгал маань одоо 1-ээс 17 жилийн хугацаанд хийгдэж байгаа. За мөн түнчлээд хүн болгон тэтгэврт гарна. Тэтгэврт гарсан үедээ одоо бусдаас хамааралгүйгээр тий одоо олон улсын жишгээр бол хүмүүс манай хувийн даатгалын компаниудаас нэмэлт тэтгэвэр аваад одоо өөрийнхөө нөгөө санхүүг бодлол нэлээд өндөр түвшинд байлгах боломжийг бүрдүүлсэн ийм даатгал бас манай дээр байна. Энэ тэтгэврийн даатгал бол
Гэдэнд бол маш их хэрэгтэй. Өнөөдөр залуу наснд хамрагдчих юм бол урт хугацаанд маш бага хэмжээний хураамж төснөөрөө ирээдүйд тэтгэврт гараад одоо нэмэлт тэтгэврээ аваад одоо санхүүгийн хүндрэлгүйгээр амьдрах юм бүрэн боломжийг агуулж байгаа. Тэгэхээр энэ даатгалуудыг бол бид нар 2008-9 оноос нэвтрүүлээд өнөөдрийн хүртэл үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд бол нэлээд олон даатгалагчтай болж амжсан. Одоо дараа жилээс эхлүүлээд хүмүүс маань яг энэ хуримтлалын даатгалын чиглэлээр нөхөн төлбөр аваад эхлэх ийм прогнозтай байна. Тэгэхээр ерөнхийдөө сая даатгалуудын төрлүүдийг иймэрхүү даатгалууд явагдаж байна гэж хэлсэн тийм. Тэгэхээр даатгалын хувь хэмжээний хувьд ямар гэдэг юм бол жишээлбэл нийгмийн даатгал бид нар одоо ажил хийж байгаа хүмүүс цалингаасаа нийгмийн даатгалтаа 10%, татвартаа 10% гэдэг ингээд төлдөг шүү дээ тийм. Тэгэхээр танай байгууллагын хувьд хувь хэмжээний хувьд юу юм ямар вэ? Тэгэхээр энэ даатгалын хувь хэмжээний тухайд ярих юм бол даатгалынхаа үйлчлэгээс хамраад их харилцан ядалгүй л дээ. Тухайлбал юу гэдгийг өнөөдөр хэдүүлээ хуримтлалын даатгалын чиглэлээр илүүдэд төлхөө ярьж байгаа учраас энэ дээрээ жишээ аваад ярьчих гэж бодож байна. Жишээлбэл хэдүүлээ тэтгэврийн даатгал дээр илүү төлхөө яриа тий. Тэтгэврийн даатгал бол яг гол зорилго нь бол эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 наснаас эхлүүлээд нийгмийн даатгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах боломжоор энэ даатгал маань хангагдаж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар одоо яг энэ даатгалыг гэх юм бол тухайн энэ нас их чухал. Өнөөдөр тухайн яг даатгуулах үедээ хэдэн настай байна. Тэгээд дээрээс нэмээд би тэтгэврт гарсан үедээ хэдийн хэмжээний тэтгэврийг сар бүр авах вэ гэдгийг даатгуулагч маань өөрөө сонгоно гэсэн. Өөрөө сонгоод за магадгүй би тэтгэврт гараад сар болгон 500 мянган төгрөгийн тэтгэвэр авъя, сар болгон 600 мянган төгрөгийн тэтгэвэр авъя гэдгийг даатгуулагч маань өөрөө сонгочихно гэсэн. Тэгээд энэ дүнгээ сонгоод тухайн үед даатгуулагч маань хэдэн настай байна. Тэр энэ хоёр хүчин зүйлээс хамаарат хураамж нь харилцаа адилхан гардаг. За даатгуулагч маань залуу байх тусмаа их бага хэмжээний хураамж төлнө. Тэгэхээр өнөөдөр бид нараас үзэгчтэй бас илүү төлхөө хэлбэл та бүхэн маань залуу байгаа дээр энэ даатгалыг сонгоод даатгуулах юм бол их бага хэмжээний хураамжаар ирээдүйн тэтгэврийн асуудлыг та бүрэн шийдвэрлэх боломжтой юм аа гэж хэлмээр байна. Тэгээд урт хугацааны даатгал гэж байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө нийгмийн даатгалын байгууллага маань төрөөс үйлчилгээ үзүүлдэг байгууллага баха. Тэгээд урт хугацаанд тий бас явуулдаг. Тэгэхээр бас төрийн үйлчилгээг бас нэг талаас нь хөнгөвчлөх зорилгоор юм амьдралын даатгал гэж байгаа юм байна гэж би бас ойлгож байна. Тэгвэл одоо магадгүй 10 жил 20 жилийн дараа National Life компани байх уу? Жишээлбэл одоо урт хугацаагаар бид нэр ингээ гэрээгээ хийгээд мөнгөө төлөөд явж идэл. Тэгэхээр тэр хүнд одоо бас нэг тийм итгэл бас байх хэрэгтэй ах гэж бодож байна л та. Яг үнэ энэ бол угаасаа даатгуулагч болгоны анхаарч асуудаг асуулт. Тэгэхээр таны асуултыг би бас тайлбарлахаас өмнө нийгмийн даатгал, энэ хувийн урт хугацааны даатгал хоёрын бас ялгааг бас тайлбарламаар байна. Тэгэхээр нийгмийн даатгал гэдэг бол бид нараас сайн мэддэг. Одоо нийт одоо иргэдэд бол суурь хамгаалтыг үзүүлэх зорилготой ийм үйлчилгээ. Өөрөөр хэлбэл эрхэн өнөөдөр өвдлөг гэхэд суурь эрүүл мэндийн зардлыг бол нийгмийн даатгалаас аавна. За тэтгэврт гарлаа гэхэд суурь тэтгэврийг бол нийгмийн даатгалаас аавна. За энэ нь бол нийгмийн даатгал бол тухайн даатгуулагчийн 100% хэрэгцээг хангах систем бол биш. Наад захын суурь одоо хамгаалтыг үзүүлж яадаг ийм систем. Гэтэл нөгөө даатгуулагч тал маань өнөөдөр би өөрийнхөө ирээдүйн санхүүгийн асуудлыг 100% шийдвэрлэе гэвэл энэ хувийн даатгалын компаниудад хандах хэрэгтэй л дээ. Аливаа эрсдэл тохиолдоход бол. За тэгээд амьдралын даатгалын бас нэг онцлог бол ерөөсөө нийгмийн даатгалын одоо үзүүлж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл одоо нийгмийн даатгал маань өөрөө суурь үйлчлэгийг үзүүлэх гэж байгаа учраас тэрнээс давсан хэсгийг бол энэ амьдралын даатгал бол үзүүл давсан хэсгийг нөгөө санхүүгийн хүндрэлийг хангах схемийг бол амьдралын даатгал бол олгож байдаг. Өөрөөр хэлбэл хүн нийгмийн даатгалаас тэтгэвэр авлаа гэхэд тэр одоо тэтгэвэр маань бидний амьдралд хүрэлцэх үгүй гэдгийг даатгуулагч тал маань өөрөө сайн бодох хэрэгтэй. Мэдээж одоо тэр дүгнэлтэн дээр хүрэлцэхгүй гэдэг одоо прогноз гарах юм бол энийгээ бид нар сайжруулах хэрэгтэй маа гэдгийг бол даатгуулагч маань өөрөө ойлгоод нэмэлт тэтгэврийн даатгалыг одоо сонгож байгаа хэрэгтэй. Энэ утгаараа бол ерөөсөө амьдралын даатгал бол нийгмийн даатгалын дээр хүрч чадахгүй байгаа, хангаж чадахгүй байгаа тэр хэсгүүдэд дандаа хүрч ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн оны тэр санхүүгийн дутагдаад байгаа хэсгүүдийг нөхөж байдаг. За дээрэс нь мэдээж хүмүүс хувийн даатгалын хувийн сэтрийг сонголоо. Энэ нь ирээдүйд одоо олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах уу? Энэ компанид бид нар олон жил итгээд одоо хураамж төлөхөд найдвартай байх уу гэдэг маань үзэгч болгоны маань одоо сонирхож байгаа асуудал тий. Тэгэхээр энэ дээр бол бид нар хэд хэдэн тайлбарыг хэлдэг л дээ. Өнөөдөр бол
санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, түүнийг хянаж байгаа байгууллагууд, төрийн байгууллагууд байна. Хянах механизмууд маань их сайжирсан байна л да. Өөрөөр хэлбэл одоо яг энэ хувийн даатгалын компаниудыг бол санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага маань байнгын хяналт тавьж одоо зохицуулт хийж явдаг. За энэ дундаа бол амьдралын даатгал бол нэлээд ийм шалгуур өндөртэйгээр одоо журмын хувьд ч гэсэн нэлээд боловсруулагдсан тийм байдлаар хянагддаг л да. Тэгэхээр даатгуулагчдын төлсөн хураамж бол хэд хэдэн сангуудад хуваарлагддаг. Тэгэхээр одоо яг энэ хуримтлалын даатгал дээр бол хуримтлалын даатгалын сан гэж байна, эрсдлийн сан гэж байна, нөөц сан гэж байна. Тэгээ эдгээр сангуудад бол хурим одоо хуримтлагддаг гэсэн. Тэгэхээр эдгээр сангуудад тухайн хүний төлсөн хураамж хэрхэн хуваарлагдж байна? Яг хуваарлагдаад нөөц сан маань үүсэд явж гин үү? Тэр нөөц сангаар ямар хэмжээтэй ямар зүйлд хөрөнгө оруулаад байна вэ гэдгийг бол санхүүгийн зохицуулах хорооны журмаар одоо зохицуулсан. Яг тэр журмын дагуу л одоо хөрөнгө оруулалтанд бол хийн. Дээрээс нь тэр нөөц санг хэрхэн байршуулах вэ? Хэдийн хугацаанд байршуулах вэ? Ямар хэмжээтэй байршуулсан байна гэдгийг бол тухайн төрийн байгууллага маань хяналт тавиа явуулдаг. Мэдээж энэ дунд бол хугацааны хувьд бол их богино хэмжээтэй хяналтууд тавигддаг л да. Уйлрал болгон хагас жил болгон ингээ хяналтууд тавигдаа явцдаг. Тухайн тэр хяналтын явцад мэдээж алдаа дутагдал гарвал тухайн компани одоо үйл ажиллагааг зогсоох, төлөвлөх одоо тургуулсан арга хэмжээч гэдэг юм уу те зохиох журам дүрм журмынхаа дагуу хяналтуудыг тавиа явдаг. Тэрийн утгаараа бол бидний энэ нөөц сан гэдэг одоо энэ хуримтлалын сан нөөц сан гэдэг яриад байгаа зүйлийг маань байнгын хяналттай байдаг учраас төрийн зүгээс бол хяналт байна. Нөгөө талаас бол даатгуулагч тал маань өөрөө бас хяналтаа тавиа явах боломжтой. Өөрөөр хэлбэл би танад одоо мөнгө төллөө, сар болго эдийн хэмжээний мөнгө төлж чинь тий. Энэ мөнгө маань яг миний нэр дээр хуримтлагтаад хэд болж байна гэдгийг маань одоо тухайн даатгуулагч маань сар үйлрлээр ингээ хяналтаа тавиа явчихдаг л да. Тэгэхээр хоёр талын хяналт байгаа учраас даатгуулагч маань үнэхээр одоо манай компанид ихтгэл найдвараа өгөөд урт хугацаанд өөрийнхөө санхүү асуудлыг шийдвэрлэе гэдэг одоо итгэлцлийг бий болгоод явах юм бол давхар өөрөө хяналтаа тавиад явбал их боломжтой. Тэгэхээр дараагийн асуултын хувьд бас эрүүл мэндийн даатгал руу бас эргээд орё гэж бодож байна. Одоо хүмүүс одоо насаараа л эрүүл мэндийн даатгалыг ингээл төлөөлөдөг тий эргээгээд яг тэр хэмжээнд төлсөн хэмжээнд үйлчлэгээ төрөөс авч чаддгүй шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо манай телевиз дээр одоо маш олон хүмүүс ирдэг. Одоо ингээд маш хүнд өвчин тусчлаа, гадагшаа авч имчилүүлэх гэсэн. Одоо энэ дээр одоо ингээ хандив цуглуулад өгөөч. Одоо Монгол ахын дүүсээс одоо ингээл баахан хандив гуйдаг л та. Тэгээ би бас боддгийн ингээд яагаад ингээд насаараа ингээд төрд ингээд татвараа төлөөд ингээд байхад тодорхой хэмжээний ингээд жоохон хэмжээний мөнгө ч гэсэн ингээд бид нарт ингээд эргээд ирдгүү юм бэ гэж боддгийн. Тэгэхээр National Life-ийн хувьд эрүүл мэндийн даатгал одоо ингээд давхар урт хугацааны хувьд ингээд төлөөд явхад тухайн хүн маань хизээ нэгэн цагт одоо өвдөж яах асуудал бол банк тулгардаг шүү дээ тий. Тэгэхээр энэ үед одоо эргээгээд бас яаж ямар хувь хэмжээтэй яаж олгогддөг юм бол энийг бас дэлгэрүүлж нэг ярьж өгөөч. Энэ их чухал асуулт бол яагаад гэвэл өнөөдөр бид нар бол эрүүл мэндийн асуудлаа, дээрээс нь нэмээд тэтгэврийн асуудлаа, магадгүй одоо өнөөдөр бид нар одоо бэртэж гэмтэх үед одоо санхүүгийн өндөрлөө яаж шийдвэрлэх үү гэдэг зүйлийг бол хүн болгон бодох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид нар 2007 оны хүртэл бид нар яг энэ асуудлаа нийгмийн даатгалд одоо даатгацсан тий даатгацсан одоо өвдөл бие нийгмийн даатгалаасаа одоо тэтгэмж аваад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарна. За бэртэж гэмтвэл би алдсан цалин орлогоо нийгмийн даатгалаасаа авна. За тэтгэврт гарвал би нийгмийн даатгалаасаа л тэтгэвэр авна гэдэг ийм ойлголтууд байдаг байсан. Одоо бол цаг хугацааны хувьд бол яг энэ даатгалын үйлчлэгээнүүд маань нэлээд өргөжөөд иргэд маань энэ талаар мэдээлэлтэй болоод ойлголт бол харьцангуй өөр болчиход байна л да. Энэ дундаа бол эрүүл мэндийн даатгал бол зайлшгүй чухал. Яг түрүүний миний өмнөх хэлсэнтэй адилхан нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгал бол бас л суурь үйлчлэгийг гүйцэтгэх. Хүн өнөөдөр өвдлөхэд наад захын эм тарианы зардлыг, наад захын эмчилгээний зардлыг одоо улсын эмнэлэг твтэж байгаа бол тэр тэнд гарч байгаа зардлыг бол төлөх үйлчлэгээтэй тий. Түүнээс биш тухайн хүн дээр өвдлөө гадаад дотоод эмчилгээ үйлчлэг хийх шаардлагатай боллоо. Тэнд зориулагдсан тэр одоо 40-50 мянган долларын зардлыг бол нийгмийн даатгалаас төлөх одоо боломжгүй. Хүн өнөөдөр нийгмийн даатгалд одоо шимтгэлээ төлөө явж байлаа гэхэд жилд бол нэг ойролцоогоо сая 300 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн эрүүл мэндийн даатгалаас авах боломжтой. За энэ мөнгөнд дүн одоо эм тарианд нь тэдийн зарцуулна одоо шинжилгээ онцлогоонд тэд гээл те эмнэлэг төвтэй эмчлүүлэхэд тэдийн хэмжээнд одоо төлнө гэсэн юм хязгаарлалтууд бол нийгмийн даатгалд байдаг л да. Тэгэхээр энэ дүн маань мэдээж бид нар
өнөөдөр бүрэн хэрэгцээгээ хангахад бол мэдээж хүрэлцэхгүй. Тэгэхээр түрүүний дурдсантай адилхан бас энэ хэрэгцээгээ яаж хангах гэхээр даатгуулагчдууд маань одоо өөрөөр хэлбэл одоо иргэд маань одоо би энэ эрсдлийг яаж хаах вэ гэдгийг бас их бодож үзэх хэрэгтэй л дээ. Яг тэгэхээр одоо бол яг Монголын даатгалын зах зээл дээр энэ эрүүл мэндийн даатгалууд бол нэлээд одоо хүмүүс танигдаад үйлчлэгээ бол хүмүүс аваад үр дүнгийн үзээ явцсан байна. Тэгэхээр яг манай даатгалын хувьд бол эрүүл мэндийн даатгал маань бас амьдралын даатгалын нэг төрөл. Энэ дундаа л эрүүл мэндэд чиглэсэн нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ бий. Тэгэхээр хүмүүс маань өнөөдөр эрүүл мэндийн даатгал гэдэг маань гинт одоо даатгууснаас хойш тэр хүний эрүүл мэндэд одоо эрсдэл учирснаас болоод эмчилгээ үйлчлэгийн зардал хэрэгтэй болдог. Магадгүй хүнд өвчнөр өвдөө тэр хүн гадаад дотоодод одоо 40-50 саяын одоо эмчилгээ үйлчлэгээ хийх мэсэлд орох энэ асуудлуудыг шийдвэрсэн даатгалын төрлүүд бий. Одоо тухайлбал манад одоо олон улсад үйлчилдэг эрүүл мэндийн даатгал гэж байна. За мөн түнчлэн одоо Монголд элбэг тохиолдод байгаа, өөрөөр хэлбэл Монголын нас баралтыг тэргүүлээд байгаа хүнд өвчнүүд гэж байдаг л да. Энэ хүнд өвчнүүд тохиолдоход мэслийн зардал, за эмчилгээний зардлыг төлдөг даатгалууд байна. За мөн түнчлэн одоо яг одоо тэр хүнд одоо шаардлагатай мэслийн зарлуудыг нь төлдөг. Яг тодорхой ийм тохиолдолд бол эмчилгээний зарлалын төлдөг ийм даатгалууд байна. Тэр энэ даатгалуудыг авснаар бол таны өөрөө чинь хэлээд байгаа тэр эрсдлүүдийг бол хаах боломжтой л доо. Тэгэхээр мэдээж нөгөө хураамж төлбөрийн хувьд бол бас тухайн оны наснаас их шалтгаалan харилцаа адилгүй залуу байх тусмаа төл хураамж нэг бага байдаг. За тэгээд яг тэр эрүүл мэндийн даатгал дундаас ямар төрлийн эрүүл мэндийн даатгалыг сонгож байгаа гэсэн илүү хамаарна л даа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалыг одоо бид та сая хэллээ шүү дээ. Жилдээ нэг сая гаруй төгрөгийн үйлчилгээ авах, төрөөс үйлчилгээ авах тийм боломж өгдөг юм байна гэд. Жишээлбэл миний хувьд одоо улсын эмнэлэгт улсын эмнэлэгт очиод эрүүл мэндийн даатгалаа одоо эдгээр эрхээ одоо ингээ идлийг гэхээр бүүн очир гэдэг байхгүй юу. Тэгэхээр National Life-ийн хувьд одоо жишээлбэл тухайн хүн одоо очирлохгүй байгаад хувийн эмнэлэгт одоо үзүүлж болно шүү дээ, тий. Хувийн эмнэлэгт үзүүлвэл эдгээр даатгал нь үйлчлэх үү? Мэдээж үйлчлэнэ. Тэгэхээр энэ хувийн нийгмийн эрүүл мэндийн даатгал, хувийн эрүүл мэндийн даатгал маань ялагдах онцлогуд их бий л дээ. Өөрөөр хэлбэл хувийн эрүүл мэндийн даатгалд одоо даатгуулсан даатгуулагч маань ямар эмнэлэгт үзүүлэх үү, ямар онцлогоо шинжилгээ хийх үү. Тэгээд одоо жишээлбэл би хүсвэл магадгүй гадаад улсад очиод шинжилгээ онцлогоо хийлэгдэг тий. Энэ бүх сонголтууд бол даатгуулагч талд маань өөрт нь байдаг. Дээрээс нь нэмээд энэ хувийн даатгалтай хүмүүс маань цаг алдалгүй өөрийн хүссэн эмнэлэгтээ үзүүлэх, тэндээ одоо очирлоо дугаар аваад тий цаг алдаад авах шаардлагагүй. Ялангуяа энэ хувийн даатгалын компаниуд бол энэ эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлснээр бол даатгуулагч талдаа их цаг хугацаа хэмнэдэг асуудлуудыг бий болгосон. Өөрөөр хэлбэл тэр хүнийг аль эмнэлэгт үзүүлэх үү, хаашаа ямар шинжилгээ оруулах зүгээр үү тий тухайн тэр эмнэлэг дээр нь одоо хамгийн энгийнээр цаг авах үйлчлэгэж байд юм уу тий. Энэ бүх одоо үйлчлэгийг даатгалтайгаа цуг цогцоор шийдвэрлээд өгчдөг учраас даатгуулагч маань одоо богино хугацаанд санхүүгийн хүндрэлгүйгээр бүрэн эдгэрэх юм боломжийг л олгодог гэсэн. Тэгэхээр гадаад дотоодод дэмжлүүлэх бас тийм боломж байгаа гэж та сая хэллээ шүү дээ, тий. Энэ дээр би бас нэг зүйлийг асууя гэж бодож байна л та. Одоо жишээлбэл хүмүүс маань тархиндаа цус харавчлаа Хөх хот явах шаардлагатай байна. Одоо илгээ солиулъя, Бумран гранд явъя ч гэх юм уу. Эсвэл зүрхний шигдээс олчлаа бөөрөө солиулъя, Солонгос явъя гэл айгүй хэтгэл гадагшаал ингээл яваад дэмжлүүлээд идэх шүү дээ. Монголда дэмжлэх боломжгүй тийм өвчнүүд идэх, тий. Тэгэхээр юу гэж асуух гээд байна гэхэлэр National Life-ийн хувьд одоо гадаад харилцаа ер нь хэр үйдэг юм бол одоо эдгээр эрүүл мэндийн байгууллага жишээлбэл бид нар одоо нэг гадагшаа нисхийн тулд гадагшаа зуулчлахын тулд заавал эрүүл мэндийн даатгал эхлээд хийлгсэн байх шаардлагатай. Очоод тухайн орондоо гинт өвдлөө гэхэд одоо National Life-ийн зүгээс одоо тэр даатгалаа ашиглаад тухайн орондоо дэмжлүүлэгч гэдэг юм уу төрийн тусламжийн үйлчилгээ авах тийм боломжууд ер нь хэр үйд юм бол мэдээж олон улсад үйлчилж байгаа эрүүл мэндийн даатгал гэдэг маань өөрөө одоо дэлхийн альж улс оронд тий альж одоо хувийн улсын альж эмнэлэгд олол хүчин төгөлдөр үйлчлэн. Тэгэхээр даатгуулагч маань магадгүй одоо гинтийн одоо эрүүл мэндийн асуудалтай болоод гадаад үйлчлүүлэх гэж байгаа бол өөрөө хүссэн эмнэлгээ сонгож болно. За би өөрөө судалгаа хийх нь шүү дээ. Би одоо жишээлбэл энэ улсын энэ эмнэлэгт эмчилгээ үйлчлэгээ хийх яг гэвэл тэр сонголт бол тэр даатгуулагчд маань биелэн. Мэдээж даатгуулагч маань маш их хэмжээний одоо зардал одоо тэр тухайн эмчилгээнд нь хэрэгтэй болвол даатгалын байгууллагаас бол тэр төлбөрийн баталгааг бол бүрэн гаргаж болно. Өөрөөр хэлбэл тэр хүн санхүүгийн хүндрэлгүйгээр л өөрийнхөө хүссэн эмнэлэгтээ очиод одоо
эмчилгээ үйлчлэгээ авчиж болно. Нөгөөтэйгөр мэдээж тухайн эмчилгээ үйлчлэгийг авах тухайн эмнэлэг дээрээ одоо бид нар захиалга өгдөг юм уу, тэ тухайн эмчтэй нь холбоо барьдаг юм уу. Одоо энэ бүх үйлчлэгийг бол даатгалын компани зүгээс хүргэж болно. Дээрэс нь нэмээд одоо энэ гадаад улсад явж байхад бол гинт тухайн хүн маань одоо юу гэдгийг нөө эрүүл мэндийн хүндрэлтэй асуудалтай ордог. Тэр нь одоо тэр хүний амь насанд одоо эрсдэл үүсэхүйц тийм нөхцөл байдал үүсвэл энэ дээр нөө яаралтай төрийн тусламжийн үйлчилгээнүүд их чухал өөрө гүйцэтгэдэг. Одоо өөрөөр хэлбэл анхан шатны тусламж үйлчилгээг гүйцэтгэх. За гадаад оронд явж байлаа хамгийн ойр эмнэлэг рүү хөргөж өгөх магадгүй Монгол улс руу буцаах ч гэдэг юм үү те. Энэ дээр бол энэ эрүүл мэндийн даатгалаар хамтран ажилладаг манай дээр Entrance House гэж байгууллага байдаг. Тэр компани манай өөрийн зардлаар энэ үйлчилгээнүүдийг бас дэлхийн бүх улс орнд одоо гүйцэтгэж явждаг. Тэгэхээр хуримтлалын сан бүрдүүлж байгаа тий. Тэгээд энэ хуримтлалын сан урт хугацаанд гэдэг урт хугацааны сан бүрдчихэж байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны сан маань нийгэмдээ ер нь ямар ач холбогдолтой байдгийг талаар та манай үзэгчдэд. Тэгэхээр энэ хуримтлалын сан өөрөөр хэлбэл хуримтлалын сан үүсгэсээ илүүтэйгээр хуримтлал хийх энэ процесс маань хувь хүндээ илүү бас ашигтай. Хуримтлалын сан үүсээд явбал эдийн засагт бас нэлээдгүй бас олон талын ашиг тустай. Тэгэхээр бид нар хувь иргэдэд бол хуримтлал хийхийн давуу талыг бол надаар хэлүүлдэг өөр сайн мэдж байгаа хэрэг тийм. Бид нарт бол гинтийн одоо нөгөө санхүүгийн шаардлага бол маш их хэмжээгээр гардаг. Одоо магадгүй хүн өнөөдөр санхүүгийн төлөвлөлт хийдэг байлаа ч гэсэн одоо тэр гинтийн бид нарт их усрууд хэрэгтэй байдаг учраас энэ хуримтлалыг бол заашгүй хийх ёстой гэдгийг бол иргэд мэдж байгаа. Тэр энэ хуримтлалыг яаж хийх вэ гэхээр өнөөдөр иргэд манд нэг бол банкыг сонгож болж байна тий. Гэтэл өнөөдөр даатгалаар дамжуулаад бас хуримтлалыг одоо бий болох боломжтой гэдгийг өнөөдөр хоёулаа бас энэ нэвтрүүлгээр бас иргэдэд тодорхой хэмжээгээр бас ойлголтыг өгсөн баха гэж бодож байна. Тэгэхээр мэдээж манай энэ даатгалын үйлчилгээнүүдээр өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгал, өөрөөр хуримтлалын даатгалуудаар маш урт хугацаанд бол хуримтлалын сан бий болж байдаг. Тэгэхээр энэ хуримтлалын сан маань доор хаяж 5-аас 20 жил, 30 жил, 40 жил гээд хуримтлалын сан маань нэмэгдээд одоо санг бол нэлээд урт хугацаанд одоо бий болгож чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань эргээд тэр тухайн улс орон эдийн засагт ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг илүү дэлгүү яриа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол энэ санхүүжилтийн хэлбэрүүд манай дээр бол зөвхөн одоо энэ банкны зээл гэдэг зүйлээр бас хязгаарлагдаад байна л да. Тэгэхээр энэ зээл маань бол аливаа бизнесийн төслүүдэд за тэгээ урт хугацааны одоо энэ төслүүдэд бол санхүүжилтийг өгье гэхээр хугацааны хувьд бол их хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ зээл гэдэг зүйл маань бол дор одоо ихтэл гэхэд 1-2 жилээр одоо хязгаарлагдсан байдаг. Урт хугацаанд бол санхүүжилтийг өгдөг ийм бизнесийн нэгжүүд болоодоор манай Монгол талга. Гэтэл бид нар өнөөдөр энэ олон улсад бол энэ урт хугацааны буюу энэ амьдралын даатгалаар үүсэж байгаа энэ урт хугацааны нөөц сан энэ хуримтлалын санг бол нэлээд энэ одоо төрийн дэмжлэгтэйгээр одоо маш ийм хамтын ажиллагааны хүрээнд бол энэ улс орны хэрэгтэй салбаруудад бол хөрөнгө оруулалт хэлбэрээр ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ моргежийн зах зээл байна тий. Орон сууцны санхүүжилтийг бол энэ урт хугацаанд 20-30 жил үүсэж байгаа энэ хуримтлалыг бол тэр төсөлд ашиглаж болж байна. За дээрэс нь дэд бүтэц байна. Ер нь тухайн улс орны энэ урт хугацаанд санхүүжилт хэрэгтэй байгаа салбарт одоо энэ 20-30 жил үүсэж байгаа энэ санг бол ашиглах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр энэ энэ хувийн байгууллагууд өөрөөр хэлбэл амьдралын даатгалаар үүсэж байгаа энэ урт хугацааны хуримтлалын санг ашиглах энэ хамтын ажиллагааг одоо бий болгосноор бол улс оронд бол хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг бол одоо бий болгох бүрэн боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө асуулт хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд магадгүй миний асуугаагүй эсвэл таны хэлэх гэж байсан зүйл одоо яригтаагүй зүйл байх юм бол сүүлийн хоормыг тэгээд танд. Тэгэхээр өнөөдрний нэвтрүүлгээр магадгүй үзэгчд маань харахад бол хуримтлалын одоо хуримтлал бий болох хэвээр энэ хуримтлал маань эдийн засагт ямар ашигтай гэдэг талаас илүү дэлгүү ярьсан баг. Тэгэхээр өнөөдөр хуримтлал иргэд маань хуримтлал хий гэхээс илүүтэйгээр өнөөдөр бас одоо өнөөдрийнхээ хэрэгцээг хангаад тий одоо өнөөдрийнхээ одоо тэр санхүүгийн хүндрэлийг хангаад явах одоо сонирхол магадгүй их байж болно. Гэтэл хуримтлал хийх сонирхолтой хүмүүсийн тоо бол маш их. Энийг бол одоогийн нөхцөл байдалд бол илүүтэй та бүхэн харж байгаа.
Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол өнөөдөр хувь иргэдүүд манд хуримтлал хийх нь зөв. Гэтэл энэ дээр маань бас төр засгийн зүгээс бас хүмүүсийг хуримтлал хийх хөшөөрхийг бас бий болгох хэрэгтэй маа гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл юу гэдгийг олон улсад бол маш олон хөшөөргүүд байна л да. Энэ дундаасаа дуртах юм бол хуримтлал хийх явцад нь бол хуримтлал хийх хөшөөрхийг бий болгох зүгээс төрийн зүгээс одоо тэр иргэдийн орлогоос нь одоо тухайн хүний хийж байгаа хуримтлалт нь бол хуримтлалыг бол татвараас чөлөөлөх ийм бас боломж байна. Тэр ийм зүйл дээр бас бид нар бас илүү дэлгүүр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй юм уу гэж хараад байгаа. Тэгэхээр та бүхэнд бас энэ асуудлыг бас хөндөж бидний бас энэ зүйлээр бас мэдээлэх боломж олгосонд та бүхэнд баярлалаа. За танд баярлалаа. Асуулт хариулт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар National Life даатгалын компаниас та бүхэндээ хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр National Life даатгалын компани даатгалын газрын захирал Альмаа оролцлоо.